дугаар анги. Гуаба юу надад хятад орныг эзлээ авах бодлогыг хэлж өгсөн юм. Урд сахалтаа. Чи надтай анхуулж байгаа хүн юу гэмээр байна да? Миний үзэхээр дэлхийд дахныг морины нуруунд дээрээс эзлэн авах амархан. Харин мориноос булгүй дэлхийд дахныг захирна гэж хэцүү гэмээр байна. Тэгээд яаж засвал зохилтой вэ? Күнзийн суртлаар улсыг засаж бурхны шашнаар хүмүүний сэтгэлийг засвал зүйтэй. Юу гинэ? Чи жаахан тодорхой яриач. Хата онон мөрний тэртэгээс илчиржээ. Би юулууч үзаагаас улсыг засах арга ухааны тухай сонсож байгааг харахгүй байна гэж үдээ. Гарч бай. Ханта цэргийн яралтай мэдээ байна л та. Юу болов? Өмөрт хязгаарын он иргэд урган тэрсэлсэн гинэ. Он иргэд тэгэхэр манай нутаг бэлчээрийг халдан довтлсон эргүү. Тэр ч үгүйлтэй. Төмтийн тарган ботхой тэргүүлэн төмтийн ноён хорч өвгийн толгойлогч худууга нарыг баривчсан байна. Чухам юу болсныг тодорхой яар. Хорч ноён эндээс хойш буцаад нутаг орондоо иргэн очиж худуугаатай 30 сайхан эхнэрийн тухай ярилцсан юм л та. Худууга толгойлогч тэрэнд өөрийн авгийн дотор хамгийн сайхан хүүгнүүдийг үзүүлж сонгуулсан байна л та. Тэгсэн ч л тийм хэрэг болж. Хорч ноён тоо. Танд энэ хүүхнүүд замзуур ядраа жаахан нүд хорсоод байна. За, та тэгвэл амарлаа. Эндээс тарган ботхаагийн ов хүртэл хэр зэрэг хол байдгийг хэлээд өг. Холгүй. Төмтийн ноён таач мөн нүд сайтай хүү юм да. Тэдний овгийнхан бүгдээрээ царай зүсээ сайтай шүү дээ. Үнэхээр тарган ботхаа. Тантай хэдэн жил уулзаагүй байтал уламл үдсгэлэнтэй сайхан болсон байна шүү аа. Хорч төмтийн ноён та жаахан өвдлөө юу да? Улсын төлөө зүтгэцээр энэ байлгүй дээ. Би өтөлсөн байна гэж юу? Үгүй шүү. Агсмаар унаж агтай номыг татсаар л байгаа шүү дээ. Бас бүтэн хурганы мах иччихдэг гэж юу? Тийм гэж юу? Хорч ноён морилогтон. Та ч гэсэн морил? Андер наана хүлээж өгөрэй. Морил. За. Хорч ноёнд нь та ядуу хайсанд залан ирдэг нь албаны хэрэгээр л үсттэй. Гэхдээ яг ч албан ажил гэхээр бас биш юм аа. Тийм ээ. Тэгээд та тэгвэл лавхан орхоод зэрэг имийн ургамал ангийн арьс авахар ирээ байлгүй дээ. Тэр болгоныг ядуу хайсангаас гарган өгөхөд болно. Тэр бүхэн надад хэрэггүй. Би хүн л хайж яваа юм. Хүн гинэ? Тэгвэл та цэргийн хүчээ зузаатах гэсэн хэрэг байлгүй. Хідэн ирэх хэрэгтэй юм битээ. Тэр болгоны чинь бид гаргаа өгөхөд бэлэн байна. Тарган ботхой таалав намайг 30 сайхан ихнэр сонгоо авах аман зөвшөөрлийг Чингис хаан өгснийг мэдээгүй хэрэг байлгүй. Дуулалгүй яах вэ? Та хараахан сонгож гүйцээгөө байгаа хэрэггүй. Жаахан ярахгүй л та 50 гарч хаа үсттэй. Дөнгөж 49 нас хүрч байна. Үндэ өөрөөс чинь үе мултраагүй байгаа л гэсэн үг шүү дээ. Та тэгээд манай хайсангаас бүсгүүчүүд сонгох гэсэн хэрэг байх нэ? Тийм үү? Яг тийм. Хамаагийн түрүүнд таныг сонгох хэрэгтэй байна да. Үлдсэн 29-ийг ч гэсэн танай хайсангаас сонгондоо гэж бодож байна. Төмтийн ноён намайг тэгтлээ шохорхдаг байна. Та бол төрөлхийн гуа үдсгэлэн төгс хүн. 6 жилийн өмнө анх удаа уулзаад туйлын их сэтгэл догдолж байсан гэж. Тэгээд ч танай овгийн доторх сайхан бүсгүүчүүд хөв хүүлсмэт олон юм байна. Тэр дундаас л
За. Та тэгвэл эхлээд жаахан амарч бай. Манай эндхийн хамтад хусны шүүсийг хүртэж чалах тэнхийгээс сайжруул. Би удахгүй өөрийн овгийн бүхий сайхан хүүхнүүдийг наашаа аваад ирье. Бидхий харалгүй алдаад өнгөрчхөөрөө дөө. Яасан сайн хэрэгвэ? Та үнэхээр сайн зохион байгуулж байх ч нэ. Төмтийн ноён та тоос шороондоо дарагдсан байх чинь хувцаа жаахан янзлахгүй мүү? Сайн моринд алтан имэйл тогтдог биш үү? Тийм. Хорч ноён та 30-ыг сонгож чадах нь уу? Чадлаггүй яах вэ? 300 байсан ч болно. 300 гэдэг юм шүү. Яг харамсалтай юм болоод байна л да. Юу тэрвэлээ? Би хаан эзэн тухайн үед 300 гуав өсгөөгээд хэлчихсэн бол мөн сайхна. Тэгвэл шууд л 300 сонгочихгүй юу? Хаан эзний амран зарилгийг яахан зөрчиж болох вүлээ? Эхлээд 30-гаа сонгох мэн. Тэгээд дараа нь уулыг. Гөхөй хаачих ба. Тарган ботхаа. Тарган ботхаа. Тарган ботхаа. Тарган ботхаа. Тарган ботхаа. Тарган ботхоо. Чи надтай тоглоод байна уу да? Тарган ботхоо. Чи яаж угаач нэлээ? Би чинь төмтийн ноён. Чиний эзэн хүн шүү дээ. Хорч. Чиний нүд орой дээр урагчхаад манай ан иргэдийг чөлөө таагнаж болох ан гөрөөс гэж бодоогүй үстэй. Наата хорд хориот. Тарган ботхоо. Би бол их Монгол улсын гавьяата сайтхан чамайг олж харсан дээд хийшгүй гэж битээрээ. Би чиний нөхөр болохоор ирж байхад чи яаж угтна гинэ? Хэрвээ би орлох юм бол чи харамсаад оршигүй хэрэг болно гэж битээрээ. Бэзэрэ. Чи ухаар. Надтай суучих. Тэгвэл би чамайг шинэ гарсан хургас шиг эрхлүүлж байна. Болно үсттэй. Тэгж. Энэ нь томоохон сав гаргаад өгөөрэй. Энэ асман хөгшний 30 эм чонтой хамт хорьчхоорой. Чи намайг яахан өлөгчийн чонтой хамт хорьж болох үлээ? Тарган ботхоо энэ чоннуудаа эндээс хурдан холдуулаач тий. Гуйж байна штэ. Яалаа гинэ? Чи их Монгол улсын гавьяатны сайд төмтийн ноён хүн чинь хэдхэн чоноос айх гэж үү те? Чонноос ч ундаа айх үлээ те. Би зөвхөн чоныг үзэн яддаг хүн байхгүй. Тэгээд л тэгж байгаа юм. Хэрвээ чи чонноос айдаг юм бол би хөөгд гарчхаж болно. Харин чоныг үзэн яддаг гэвэл өөрөөр ярина шүү. Тарган ботхоо минь битгий явал да. Би чонноос үнэхээр их айдаг юм л да. Чи битгий яваачтай би чамаас гуйж байна. Гуйж байна шүү дээ. Боллгүй яах вэ? Чи надтай бас манай иргэдтэй яаж харьцаа мэддэг болсон цагт чинь сая чамайг тавих болно. Ойлгов уу? Тарган ботхоо минь чи битгий яваач тий.
Чи санаа амар вэ? Наад чонноо чи сургуультай болохоор өөрийн чинь эдэн гэж яахын хэрэггүй. Хөөе тарган бодох юм байна. Тэгвэл шинэ бэр буулгах гэсэн биш баахан охин чоннуутай хоригдсон байх нь байна шүү. Тэр айгүй бол том товгийн ёс заншилж байж мэдэх юм аа. Бэтгий нэлтэд бай. Бэтгий. Манай худгаа тэгээд хорчиг очиж авраагүй хэрэггүй. Тэр энэ тухай дуулангуудаа шууд тийш очсон байлээ. Худууга ах өдийн настай хүн чинь манай овг руу зорин ирж яхаг үзвэл их хэл чухал хэрэг зэрэг гарчтэй тийм үү? Чи хорчиг хорчихсон хэрэггүй. Тийм ээ. Тэгээд юу гэж? Гэ чи ямар тэнэг хүн бэ? Тэр чинь бидний эзэн төмтийн ноён хүн. Их засаг хуулийн дээдстэй халдвал толгоогоо ахуулна гэд заачихсан байдаг шүү дээ. Тэгвэл тэр их засаг хуулинд чинь бусдын ихнэрийг булаан авсан хүнийг хэрхэн шийдэх тухай бас байдаг л билгүй? Тэгж ярьж болохгүй л дээ. Хорч 30 ихнэр авах тухай өөрөө эрдэ Чингис хаан зөвшөөрч гисэн байсан юм чи. Чингисийн үг гэдэг чинь Монголын хууль. Тэгээд ч хорч өөрийн төмд дотроос сайхан ихнэр сонгоо авна гэдэг чинь ёс нийцэхгүй хэрэг. Юу л гэж хүний ихнэрлөө дайрах вүлээ? Тийм биз дээ чи. Чиний үгийг учиртай хэрэг гэж бодъё л да. Гэтэл манай ойн иргэдийн нэг овогт хичнээн олон сайхан охид байдаг үлээ дээ. Сайндал нэг овогт 2-3 сайхан хүүхэн байгаа үсттэй. Гү тэр яхаараа 30 ихнэрээ заавал манай овгоноос авах. Чинь манай төмөд овгийн нэр төрийн хэрэг. Худууга. Би өөрөө чинь нэр хүндтэй дээдийн зочин шиг үзэж байсан юм. Гэтэл та гэмтэн үнтэй адилхан ашиглаж манай төмдийг яасан ч дур гэж битгий бодоод байгаарэ мэдвэ? Юуны чинь гэмт итгээд гэж үвдээ. Чи байтла Чингис хааны томилсон ноёныг муу хүн гэх гээд байна уу? Тарган бодхоо минь. Чингис хааны их зэрэг танай уулын хайсыг үнсэн тавраг болгохоос мэдээтэй байна. Оо хайс. Их эдсэн чүмхий, баг эдсэн чүмхий гэсэн мэрэгэн үг байдаг баха. Хүн байна уу? Байна. Хатантаа юу хэлгсэн бол? Наад хэрэг дуртай хөгшнө хорчдоо зүг хорж өрөх. Мэдвэ? Хад явъя. Тарган батхаа. Би Чингис хааны хул ураггүй шүү. Чи ингэж угаад цаанаа үзэхгүй байлгүй. Үзэхгүй дайгаагүй. Аваад яв. Яв гэж байна. Яв. Худууга. Гүчи. Яхара нааша хоригдчих төглөө. Чамаас болж байхгүй юу? Энэ хүүхэн тог руу мэт үдсгэлэнтэй атлаа аливаа хэргийг хийхдээ тас шуу шиг зэрлэг догшно л гэж бодчих. Зараач үгүй байлгүй дээ. Би энэ хитэн өдөр нэг юм олж мэдсэн. Тэрээр гадаа төрхөн чонтой адил догшин хэрцгий атлаа. Сэтгэл нь хонь адил зөөл юм байдлаа шүү. Алууч юу? Шалаг нэ? Нөгөө зөөлөн хүн чинь тэгээд ийм байдаг хэрэггүй. Тэр намаа 30 өлөгчин чонтой цуг хорж хаад алаагүй нь юуг харуулж байна вэ гэхээр чи ойлгож байна уу? Яасан хэрэг байх вэ? Надад хайртайдаа л тэр шүү дээ. Тэр чамайг шууд чамчаад алчихгүй зугуухан тарчтай алах санаатай байна шүү дээ. Энийг ойлгож байна уу? Юу вэ? Үгүй хаа. Хаава. Манай нутаг үлчээрт 2000 цэрэг морд үлдсэн. Энэ хойгуур он иргэд хэдэн лүү халдан довтлох хаваас хор уршгийг хилээд баршгүй их шүү дээ. Хаан эцэг минь. Бид дөнгөж жүндүг илчгээд зөрчлүүдийг хөөн цохихгүй бол дэндүү харамсалтай хэрэг болох шүү. Урт сахалта. Чи юу гэж бодож байна? Эртний үгэнд яарвал даарна гэсэн байдаг да. Бид одоо алтан улс, сүн улс, тангуудын дунд орших болно. Ийм байдалтай байгаа цагт алтан улсыг бүрэн мөсөн устгаж чадахгүй л болов. Муу яруу ихтэй амт бэ чи ямар. Тэгвэл алтан улсыг дайтгаа орхих хэрэггүй. Би тэгж хэлсэн гэж үү те. Хөөе, чиний санаагаар тэгээ яах юм бэ? Ханта. Одоо нэг үлэг зэрэгээ энд үлдээгээд гол хүчээ авч тал нутг руугаа буцсан дээр баха. Тэгээд ар талаа бэхжүүл сүр хүчээр зузаатгаад цагийн байдлыг харж их хэргийг сэдэцгээе. Хэдий үрт хүлээнэ гэж алтан улс өөрөө мөхөхийг хүлээх хэрэггүй. Бэтгий маргалцгаа.
Урдсах л да. Чи үргэлжлүүлэн яар. Алтан улс сүн улстай. Алтан улс тангууттай байлдаад гурвуулаа тамир тэрхээгээ барсан цагтл дайрвал зохилттой болов. Тэгэхээр Гуабаюугийн хэлдгээр эхлээд баруун өмнөд хязгаарыг эзлээд сүн улстай хамтран алтан улсыг устгах юм биз дээ. Ханта алтан улсыг Жансинсийн нэрлээ. За. Тэрнийг цацарт оруул. Мэдлээ. Их алтан улсын элч баруун гарын шадар сайд Жансинсийн их Монгол улсын Чингис хаан танаа бараалхаж байна. Жан ноёнд та бос баярлалаа ирхмэ. Би түрүүчийн удаа танай Кайфен хот руу өөрийн мянганы ноён алгийг явуулж ивэн хэлцээр байгуулах санал тавьсан. Чи энэ удаа надад ашигтай саналтай ирээ байлгүй дээ л гэж би бодож сууна. Манай хаанд танай тавьсан болцлыг дэндүү хатуутаж байна гэж үзэж байгаа юм л та. Алтан улс хүлээн авах боломжгүй гэршин саярх нь. Чи тэгээд яах гэж ирсэн хэрэгв? Би дэвийн хэлцээр хийх чин ирэмэлзэлтэй байгаагаа илэрхийлэх юм. Би таны чин үн санаа гэж юу болохыг хармаар байна. Энэ бол манай улсад олон жил хадгалагдсан үлдсэн танаа өвгдээд самбгагийн үлдээсэн эд байгаа юм. Жансинсийн миний дууснаар та бүхэн Амбага хаанаас үлдээсэн эд зүйлсийг хадгалан үлдээж өөрийн улсын сүр хүчинг бусдад гайхуулдаг гэж сонссон юм байна. Энэ бол манай Монголын хувьд эвлэрч болшгүй том доромжлол мөн. Тийм болохоор манай хаан дорд намайг алс зам туулуулж энэ сэлмийг гардуул гэсэн. Хэрэггүй. Чи Амбага хааны үлдээсэн зүйлийг аваад яв. Энэ болохоор их зэрэгээ дагуулan Кайфен хотод очиж авах болно. Бололгүй яах вэ? Харин танаа байлдаа нэмэрд шар мөрний гаталж чадах болов уу? Ямар ч байгалийн саад бэрхшээл манай Монголын төмөр морин цэрэгт саад учруулж чадахгүй гэдгийг чи харах болно. Тэгвэл би Чингис хаан ивэн хэлцээр хийх сонирхолгүй байна гэж хаан эзэнтэй айлдах уу? Тэгж хэлж болох уу? Хүсэл байлгүй яах вэ? Та нар Шандууны Хөөбэгийн бидэнд эзлэгдэг байгаа шүтийг бидэнд таслаа өг. Ингээд л болоо юу? Үгүй ээ. Танаа тэр баг хаан чинь хаан цаднаасаа татгалзах хэрэгтэй. Би тэрнийг Хунааны ванд өргөмжилж байна. Ханта. Танд дэндүү ёсгүй санагдахгүй байна гэж юу? Ёсгүй гинэ? 18 жилийн өмнө танай тэр ванган чанс надад жавдхуурын хэмээх арга аргалын үн хөрөхгүй өчүүхэн цолоор шагнаж байж үлээ. Гэтэл би танай хаанд өөрийн дүү хөвгүүдийн захирдаг нутаг бэлчээрээс хавьгүй уулам газрыг тэрэнд үлдээж байна. Харин чи өгөөмөр загнаж байгаа үстэй. За яах вэ? Хаантанда хэлцээрийг санаа бодлого байгавал бид голын өмнөд иргэд танай төмөр морин цэргийг хүлээж өгье. Хаанта? Таны тавьсан шаардлагыг алтан улс хэрхэвч хүлээж авахгүй байхаа да. Тэгж л бодож байна. Хаанта? Тал нутг руугаа буцъя. Би яг тал нутг руугаа буцахаар зэхэж байна. Алтан улсын цэрэг шар мөрнийхөө нөгөө эрэгт байрлалаа эзлэн жагсчихсан байхад би харин тал нутгийн алтан өргөндөө 50 нойр сэж явах болно. Хаяа. Чи 5,000 шилдэг цэрэг авч толгойн сэргийлэх болон яв. Борох чи бас 5,000 шилдэг цэрэг аваад ойн иргэдийн гараас хорч борох хоёрыг суллан аваад ир. Харин тарган ботхоотой элдийн ирээр учиртай ярддаг юм шүү. Тэр цаашид миний сайд нартай хэрхэн харьцах ёстойг ойлгохтол сургаад өгөх хэрэгтэй. Тэгсэн цагтл тэр ойлгоно. Ойлгов уу? Мэдлээ. Мухлаа. Ёлоога мяан урваас бусд нь 10 хоногийн дараа тал нутг руугаа буцах болно. Мэдлээ. Хаан эзнийгээ өдөн гаргая. Мухлаа чи миний өмнөөс дотор газрыг эзэгэн захирч явахар боллоо. Хятадууд нэр төр бол бас өг шулуун гэлцдэг. Би чамайг одоо тааш улсын вангаар өргөмжлөө. Өөрөөр хэлбэл Монгол улсын тэргүүн зэргийн улсын ван боллоо гэсэн үг. Ханта, наад цолч надад ахтана. Би хүлээн авч чадахгүй. Яагаад?
Сайдвийн уг нь таны дайсагнадаг овгийн толгойлогчийн босгоны боол байсан хүн. Гэтэл та миний урдын гмиг үл хэрэгсэн дотны нөхрөө болгосон билээ. Хожим надад цэрэг хариуцуулан байлгуулж дөрвөн хөлөг баатрын нэг болон дэвссэн юм. Надад одоо төмтийн ноён болон дэвшээд байгаа болохоор Сайдвий таны төлөө хар толгоогоо хөсрөө нэж халуун цусаа юулэгдэд дуустал үнчээр зүтгэхээс өөр санаа үгүй лээ. Гэтэл таны үр хүүхэд хүртэл хүртээг өндөр хэрэгм зэргийг авч яахан зориглох вэ? Хаан эзэн та зарилга буцаан авч сойрхох том. Чи миний дайсанд үйлчилж байсан босгоны боол байсан зэрэг чинь над хамаагүй. Одоо чи миний хайртай жанжны нэг болж олон үйлдэлээр итгэлийн минь олсон гарамгаа жанжин гэдгийг харуулсан хүн. Тийм болохоор чиний урд өмнө юу хийж байсан чинь надад огт хамаагүй. Харин одоо чи бол миний тааш улсын ван боллоо. Энэ бол Чингис хаан миний санаа. Хэрвээ эсэнгөөс би Чингис хаан биш болголээ. Ойлгоо. Мухлаа чи хурдан хааны хишигт мөргөөж. Хаан эзний далайн хишигт мөргөе. Мухлаа тайханаас хаагуур би дайран эзлэе. Тайханаас урдуурах нутгийг чиний 100 мянган их зэрэгт найдан даалгая. Мухлаа бивэр хаан эзний тэнгэр мэт өндөр тэнгис мэт гүн ачлал итгэлийг хүлээсэн болохоор таныхаа найдлагыг хэрхэвч суглахгүй гэдэгт та итгэж болно. Би сүүлчийн тусал цусаа хүртэл таны төлөө урсгахад бэлэн байна. Би чиний цусыг урсгахыг хүсэхгүй байна. Харин хөлсөө ахуухан урсгаарай. Та бүхэн дуулж бай. Мухлаа улсын вангийн тушаал болвол миний зарлиг гэдгийг санал. Хэн тэрний тушаалыг зөрчин Мухлаа улсын ван тэрний хар толгойг авах хэрэгтэй. Улсын вангийн зарлигийг ёсчлон дагая. Аяа жанжин баг шивтэй. Өмнө зүгнээсээ явчихсан сүрэг галуу бас л буцаад ирэвдээ. Жорчтой жанжин. Таач гацуур мод шиг цэг сайх нараа баг шивтэй. Өвлөн их бүртүүчин тэдний маань бие бүгд сайн биз дээ. Сайн. Бүртүүчин өөрийн ачгүй охин хоёртой санаа зовоо чамайг хүрээндээ буудлалгүй шууд аан иргэд дээр очиж нөгөө номхордгүй л уусыг буулган аваад ирээ гэж хэлсэн шүү. Чи сайн хийчих гэрээдээ. Яасбэ. Тэрмүү шалаг амтнаас болоод дайдах гэж явдаг. Дотроо уур хүрээд л. Тэрмүү ороо нарсан хөгшин азар одоо л нэг жаахан сургамж аваах та. Чи хөлсөө урсгахаас гадна намрын салхинаас мэдээтэй яваарай. Гүй би үнэхээр халуурчихсан байна. Тэгвэл газар дээр хүрээлэн бууя. За тэгье. Энэ газар хүрээлэн бууцгаая. Мориноосоо буугаарай. Эндээ хоноглохоор боллоо. Мая өвдчихсэн гинэ. Яахан салхин цохилсон шиг байна. Нэр нөө. Тийм ээ. Юу боллоо гэж худлаа өвдөж явах үлээ дээ. За. Чи бас наяд сайн хэвээрээ байгаа хэрэггүй. Та дахиад л тэрнийг хардаад байна уу? За. Би итгэсэн хүнтэйг нөхрөлдөг, эргэлцсэн хүнээ орхидог хүн шүү. За тэгвэл борхыг толгойн сэргийлэх болгон Төмөд аймгийг номогдохоор явуул. Борх арай л нас залуу цус шингэ биш үү? Тэр том болсон хон. Ээжи өргөж авсан дөрвөн хүүгийн дундаас Тэрл Хөлөг Баатар болж чадсан. Тэрлийн чухал үргийг гүйцэтгэж чадна. Хаан эзэндээ хэн нэгэн хүн намайг танилцуулсан уу? Эсвэл хаан өөрөө шийдсэн үү? Хаан өөрөө шийдсэн юм аа. Хорчид 30 ихнэр олж ихийн тулд тулдна гэхээр үнэхээр дургу хүрээд байна. Гэхдээ хаан эзний зарилгыг яахан зөрчиж болох вэ дээ? Тийм биз дээ. Борох минь. Тарган бодхоо бол эр хүн шиг эмэгтэй хүн тул чи том мэдээтэй явдаг юм шүү. Би тэрнийг өөрийн гараар барьж ирнэ. Гэтэл тэр ашгийг хорч хүртэх гээд байдаг. Гөрөө сагнчаад нохой тижээж байгаагаас өөр ч юу байх вүлээ дээ. За яах вэ? Одоохон хүрээгээ болгож мориндоо мордоод байгаль нуурлуу довтлох гэж тушаа. Мордосоо буцгаа. Бид төрч шиг боллоо. Ирсэн замаараа буцах уу? Та нар наана хүлээж бай. Төмөрөө зам хай. Явцгаая.
Ямар золгийн газар гэж вэ? Тэр мө шулам шиг тарган ботхойг барьчихад махаа уулгаад өгөх мэд яагаагүй. Борхоо. Чи намайг махаа уулган гинэ. Тэгвэл би эхлээ чамайг зараа олгоод хаяа л да. Харав. Борхоо. Чи одоо намайг махаа болгоод өгөл дөө. Базара. Борхоо. Чи бол Чингис хааны ихийн тэжээвэр үгийн нэг. Чингис хааны дөрвөн хөлөг батрын нэг гэдэг баха. Чи миний хэн гэдгийг мэдчихэж байгаа бол одоохон хүзүүгээ сунгаа өглөө хүлээхгүй юу? Борхоо. Би чамаас айцыг хэрэггүй ш. Харин чамайг алмааргүй. Чи босч очоод тэр Чингис хандаа хэлээрэй. Би тэрнтэй тэрслээс нь агуулаагүй юм шүү. Би гагцхүү тэр шалих орчид зэм хүрээд байгаа болохоор хүн явуулж хилцээр хий гэж хэлээрэй. Би чамайг эхэлж алцгаа дараа нь хилцээр хийнэ. Борхоо. Чи л өөрөө намайг алхаас өөр аргагүй байдалд оруулаа шүү. Хараарай. Тарган ботхоо. Цөмөр төрийн цэрэг чигсэн зүйл дуусчихвал ямар? Тэгэхгүй бол тэр Чингис хаанда хов мэдүүлчихвэл яах вэ? Хэрэггүй дээ. Би Чингис хаантай дайтахыг үнэхээр хүсэхгүй байна. Борх дүү минь насан залуугаараа өөд болдог нь миний буруу боллоо. Би тэрнийг явуулдаггүй л байж. Ханха. Ээжийн тухай мэдвэл шаналж өгөх болно доо. Хаанта. Энэ тухай ээжэд хэлээд хэрэггүй баха. Одоохондоо нуугаад л өнгөрөх өстөө. Татаатангаа. Чи одоохон зарлиг бичээдэх. Би өөрийн их цэргийн хамтаар төмдийг сөнөөн дарж дүүгийнхөө шиг авна. Хаанта та дөнгөж урд газараас ирчгээд байгаа болохоор төр улсын олон хэрэг таныг хүлээж байгаа. Өөрөө явж яахан болох вэ? Хаанта төмдүүд хэдийгээр хүчтэй ч гэсэн захтнаа тэтгэхэн өвчин гэсэн. Тийм болохоор нэг хаширж амжныг явуулчихвал болох шүү. Хаанта борх миний өмнөөс явсан болохоор би очиж өшөөг нь авъя. Хаанта наяа жанжин энэ үргийг хангалттай гүйцэтгэж чаднаа. Тэр энэ удаа борхын өшөөг авах зорилгоор явах биш. Ойн олон иргэдийн санаа сэтгэлийг засахын тулд явах ёстой. Төмд бол маш их чүүхэн авг. Тэднийг устгах шиг амархан хэрэг гэж үгүй. Энэ хэрэг болвоос орч төмтийн ноён сайхан хүүхэн сонгохоос үүдэлтэй шүү дээ. Тэр заавал тарган ботхойг эхнэрээ болгон аваад дээр нь 30 хүүхэн тэдний авгаас авна гэдээсэн байна. Ойн олон иргэд энэ хэргийн талаар гарын алгашгээ сайн мэдэж байгаа. Хэрвээ та тарган ботхой хатныг өршөөчихвөл ойн иргэдийн сэтгэл санаа өөрөө ирэхгүй танд татагдах болно гэсэн үг. Хэрвээ төм товгийг устгахчлаа гэхэд ойн бусад иргэд таныг эсэргүүцдэггүй юмаа гэхэд жирэгдэг болно гэсэн үг шүү дээ. Хожим хаан эзэн та алсын аян дайнд явсан хойгоор ойн иргэд бослог гаргаад ард талыг сүрүүлэх юм бол жинхэнэ том гай тэр болох шүү. Шинэ үгийг би сонсох дургүй байгаа боловч тун зүйтэй санагдж байна. Ная, бэнэ. Тарган ботхойг амьдаар нь бариад ирээрэй. Мэдлээ. Та нараа 5 замаар хуваагдаж уул руу мацаад хайсанг бүслэн авах түн. Бүгдээр ингэж бүслэн шүү. Мэдлээ. Наяа жанжаа. Төм товгийг бид бүслэн авлаа.
Та нар хардаа. Хайсан ямар намгүн байна. Тарган ботхогийн хүмүүс дэндүү унтаахан амтд юм гэж. Зөмөрөө одоохон тэднийг нойрноос нь сэрээгээд өгье. Авъя. Ашгүй. Тарган ботхоо хүрээд ирэв үү? Чи намайг алчхал та. Харин манай хүмүүст бүү гар хүрээрээ. Чи андуурч явах шиг байна. Би Чингис хааны зарилгаар өөрийг чинь тэрний хүрээнд аваачхад даалгавартай ирсэн хүн шүү. Намайг хаан чалсан адилхан ялгаагүй. Чи битгий хуурамч төр эсгээдвэ. Мэдвүү. Хатан минь би үннээсээ ярьж байна. Чиний чин сэтгэл гэдэг чинь энэ үү? Аадуула бүгдийг тавьчих. Одоо хоол идэх цаг болоод байна. Хурдан яваач. Хурдлаач. Наадхыгаа хүлгийг тайл. Энэ бол манай Чингис хааны зочин байгаа юм. За яах вэ? Би өөртөө ч явна. Харин манай хүмүүсийг үлдээгээрэй. Аалнуу өвчнөө дураар ал бологтун. Ная жанжа. Та ингээд хүрээд ирдэг байж. Ная минь би хүүхний гайгаар хариугүй чоны хоол болох шахлаа шүү дээ. Чи яагаад тэрний хүлээгүй байгаа юм бэ? Наад чинь хүн иддэг. Өөлөгч чон гэдгийг харахгүй байна уу та? Яагаад хүлэхгүй байгаа бэ? Орчоо. Тэр чамайг чоны хоол болгоогүй сайн хэрэг биш гэж юу? Гүн наадах чи юу гэж юм? За. Чи өөрийн хэргийг өөрөө хаанд очиж яар. Зэргүүдээ замдаа гарцгаая. Тарган ботхоо хатан та тавтай мөрл. Чингис хааны амрыг альтгий. Ная, босдоо. Тандуулын хэлснээр чи элдний эрж цусдахгүй төмөд овгийг буулган авсан гэв. Чиний энэ гавьяаг би мартахгүй. Хаан эзэн талархлаа. Удгаа хот минь босдоо. Чи өөрийн аюулгүй байдлыг гаргуунд нь гарган манай нэг төмтийн ноёныг аврахаар очсон чинь тун сайн хэрэг байна. Чамд баярлалаа. Хаан эзэн талархлаа. Тарган ботхоо бос. Хаан та намайг алагтун. Би таны 2 том сайдыг хорж нэг өргөмөл дүүч нь хороосон хүн. Тийм юм яриад явах үлээ. Өнөөдөр сайхан баяртай өдөр. Хаан та би гутамшигтай амьдарч байснаас нэр төртөө өгснэн дээр. Би бүгдийг сайтар бодсон байгаа. Хурдан бос. Хаан та надаас болоод төмөд овог бослог гаргаж танд өргөмөлтөө мархаа амьд хөрч ирлээ. Та намайг шийтгэлтэй. Хаан та намайг шийтг. Шинийг эм нүглийг үнэхээр уучилшгүй. Би одоо ултал борхын хэрхэн өгсөн тухай мэдээг ээж дуулгалгүй яваад байгааг чи мэдхүү. Би чамд анх 30 сайхан ихнэр авах зөвшөөрөл өгч байсан та үнэхээр харамсаад барахгүй байна. Ганта би дахин 30 хүүхний тухай дурсгаач болио. Үгүй ээ. Би хэлсэн үгнээс буцдаггүй хүн. Чи тэр төм тавгоороо тийшээгээ очиод 30 сайхан хүүхнээ сонгон ав. Анар бүгдээрээ ядраа байлгүй. Би хамгийн сайн айрыг бэлдүүлчихэд сууж байгаа. Орж ууцгаая. Би та нарт 2 сайхан мэдээ дуулгая. Нэг нь ноон иргэний төмтийн ноён хорж төөрч хөдөлж яваад 30 сайхан ихнэр авахар боллоо. Нөгөө нь миний саналаар тарган ботхоо хатныг өөрийн худагваад хөр болсон явдал юм. Тарган ботхоо хатан чи одоо миний ч худураг болсноос хойш их Монгол улс маань нэгэн гэр бүлийнхэн шиг эвтэй найртай байхыг бодолцсон. Та энэ хултайг тогтоо.
Хаанта. Би танд нэг хул ариг өргөн барья. Өнөөдрийн баяртай өдөр болж явахад яасан ууртай байх юм те. Шихийн удаа. Хөгжим тав. Жаха хамбоо ирлээ. Тэр танд дагаар орохоор ирсэн гинэ. Аан байна. Тэнд байгаа. Өнөөдөр ястаа 3 баяр давхцсан байл. Аль угаарч харъя. Жаха хамбоо ах шивдэ. Хоромгүй харагдал жаха хамбоо бивэр Чингис хааны амрыг айлтгая. Та хурдан босоо. Хурдл. Би Ван ханд хөөгдөн бэлгүүтэйг илчээр илгэн явуулж байх үед та тэрүүгээр Ван ханд хөнгөн итгэж болохгүй шүү гэж хэлүүлж байсныг би санаж байна. Дээр нь бас Сингүмийн гараас бэлгүүтэйг хамгаалан гаргаж байсан энэ хоёр ачийг Чингис хаан би насан туршдаа хариулах учиртай. Тийм учраас би таныг хүлээн авахд бэлэн байна. Чингис хаан минь над өгч надад ахтна. Би ах болон ач хүүгийнхээ хийсэн зохисгүй үйлдээс болоод өдгөө өөртөө чинь уулзах нь өргөө болцоход явж байна. Би энэ хэдэн жил тогтоо болон хүүгийн дагалдан хүмүүн бусын амьдралаар явж ирлээ. Хэдэн ч удаа өгчөгдөх юм билүү гэж бодож байсан ч удаа би харин надад төрсөн цагаас хойш хүн шиг амьдрч үзээгүй нэгэн охин байдаг юм. Алуу. Охин минь. Жаха хамбоо ахад хээрийн цэцэг мэт цэвэрхэн төрсөн нэг охин байдгаа гэж дуулсан юм байна. Нэр нь Сорхог таны баха. Эндаар би хаанасны амрыг айлтгая. Хаанта. Хэрвээ та зөвшөөрвөл би энэ охиноо танд өргөн барьж өврөө чинь дулаацуулж өгье. Хөгүүд энэ охины хувьд би арай хөгшдөг байх. Хаанта. Та тэрнийг голж байгаа юм уу? Үгүй ээ. Би тэрнийг хайрлаж өөрийг чинь хүндэлж байгаа хэрэг. Тулуу бол миний отхон хүү шүү дээ. Монголын заншлаар тэр бол миний голомтыг залгах үр маань үлээ. Тийм болохоор би охины чинь тулгын том ихнэр болгон өгье. Хаанта. Наад өндөр хүндлэлээ чинь хүртээд би үнэхээр хичиж байна. Тэгэхээр та зөвшөөрч байгаа юм байна. Харин Сорхог таны манай тулууг тоодг юм болов уу да? Хаан эзэн таалаар олё. Аян хааны хүү хүчдэг тэгэхээр мэрэгдүүдтэй цуг байгаа нэ. Тийм ээ. Нөгөө тогтоо хаан угав. Тогтоо хэдэн жилийн өмнө Сүбэдэ Баатарт алагдсан. Харин тэрний хүү худуу өөрийн дагуулуудын хамтар 8-ны хилийн ойролцоо цөөнгүй албатуудыг элсүүлэн явааг нь лээ. Хаа эцэг минь. Эдгээр урчуудыг саяхан дундад улсаас олзлоо авчирсан юм. За. Сүбэдэ. Жаха хамбоо мэрэгдийн тухай мэдээтэй ирж. Худуу өөрийн ахан дүүсийн хавьд хуучин мэрэгдийн хилийн ойролцоо баахан хүн хүч цуглуулсан яваа сурагтай байна. Удахгүй дайран ирж ч мэдх юм шүү. Түрүү чи удаа би таарах ажилласан болов? Нүгүүдээ. Чи тэдний аавыг харуулж алсан байна. Тэгэхээр тэд шархтаа буугаад саламтаа тагшгил амьтад хулжин зугтсан хэрэг байх. Тийм болохоор чи том гавьяа байгуулсан хэрэг шүү дээ. Ханта. Дараагийн удаа би тэднийг яасан зүгээр орхихгүй. Шархыг нь долоолгоод салмыг хураагаад ирээ л дээ. Ханта. Чи чинь нөгөө мод төлөө хагалдаг номын хүн байх шиг дээ. Тэр одоо энэ уран дарагчдын авлагч болсон. Энэ төмөр тэргийг тэр хийлгэж байгаа юм. За, ухаас дотор газрын хүмүүсийн хотыг байлдан эзлэх хэрэгсэл тун сайн гэдгийг би мэдсэн. Ханта хэрвээ хүсвэл би таны хүслээр тэгвэл хурдан сурчих тэрнийг алстай их хэрэг болно. Мэдлээ. Сүбэдэ. Энэ удаагийн баруун зүгт хийх аян дайны зам хагас жил үргэлжилнэ. Зүчээ. Чи түмэн цэрэг аваад тэрний ардаас тусламж мэдлээ. Сүбэдэ минь. Уул талыг туулан ус мөрөн гаталсаар явахдаа хөлөг мордоо хайрлаж хурдан ширүүн давхихыг цаазлан хориглоорой. Хүнс хоолой гамнан зам зуура тэр болгон ангөрөө хийлгэхгүй байх хэрэгтэй. Энэ нь зам зууртаа цаг алдахгүй тустай хэрэг шүү. Хэн нэгэн хүн тушаал зөрчил тэрнийг ташуураар занчиж болно.
Хэрвээ миний таних хүн байвал над руу хөргүүлээд шийтгэлийг нь даруйхан оногдуулах юм. Хэрвээ танихгүй хүн байвал шууд газар дээр нь цаазлаарай. 22 дугаар анги төгсөв.